Сайн байцгаана үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевизээс та бүхэнд 5 гаруй бүрт 21 цаг 15 минутаас хүрдэг зөв мэдээлэл нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар эхэлж байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монголын мэдээлэлцээний нэгдсэн танхим ажиллаж байна. За бид 7 хоног бүр шин сэдвийн хүрээнд шинэ мэдээлэлцэгчдтэйгээр нэвтрүүлгээ явуулдаг. За энэ 7 хоногийн сэдв Монгол улс англи хэлийг сургалтын хөтөлбөрийнхөө 2 дахь хэл болгох нь зүйтэй. 21-р зуунд бид даяаршлын эрен үед амьдарч байна. Дэлхий дээр 1.5 тэрбум гаруй хүн англиар ярьж, 80 гаруй улс англи хэлийг албан ёсны 2 дахь хэлний статустайгаар сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлэн ашигладаг. Боловсрол, шинжлэх ухаан, бизнес, технологийн салбаруудад англи хэлний мэдлэг шаардсан хэв шинжтэй болж, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай иргэн төлөвшүүлэхийн тулд улс орнууд боловсролын хөтөлбөртөө англи хэлний байр суурийг онцгойлон авч үзэх болсон. Жишээлбэл Сингапур, Энэтхэг зэрэг улс сургалтын хөтөлбөртөө англи хэлийг албан ёсны 2 дахь хэл болгон суулгаснаар олон улсын боловсрол, инновацийн салбарт эрчимтэй өсөлт гаргасан туршлагатай. Харин Монгол улсын хувьд англи хэлний боловсрол зарим сургууль бүс нутагт амжилттай хэрэгжиж байгаа хэдий ч нийт иргэдийн түвшинд англи хэлний мэдлэг харилцан адилгүй хэвээр байна. Ийм нөхцөлд Монгол улс сургалтын хөтөлбөрт англи хэлийг албан ёсны 2 дахь хэл болгон тусгах нь зөв шийдвэр мөн үү? Энэ алхам боловсролын чанарыг сайжруулж, олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үү? Эсвэл үндэсний хэл, соёлын дархлаанд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй юу? Бид боловсролын ирээдүйг хэрхэн төсөөлж, ямар сонголт хийх ёстой вэ? Нэвтрүүлгийн сэдвийн хүрээнд та бүхэнд танилцуулгыг хүргэлээ. За бид энэ 7 хоногийн дугаараараа монголчууд сургалтын хөтөлбөрийн 2 дахь хэлийг англи хэл болгох нь зөв үгүй юу гэдэг талаар оролцогчдоо мэтгэлцүүлэх болно. За ингээд энэ 7 хоногийн оролцогчдоо та бүхэнд танилцуулъя. Нэгдүгээр энэ дээр Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын их хурлын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын орооны дарга Чинбатын Ундрам. Хоёрдугаар энэ дээр засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг боловсролын ерөнхий газрын дарга Төмөр очрын Нэм очир. 3 дугаар энэ дээр Монгол улсын ардын багш, шинжлэх ухааны доктор профессор Цэдвийн Өнөр Баян. 4 дугаар энэ дээр Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн Баасангийн Намин Чимэд. За хүрэлцэн ирсэн зочид та бүхэнд баярлалаа. За нэвтрүүлгийн дөрвөөс ор эхний хэсэг бол үндэслэл илтгэл байдаг. Үндэслэл илтгэлийг багийн ахлагчид танилцуулна. За ингээд 1-р багаас эхлэе. 1-р багийн ахлагч Ундрамд үндэслэл илтгэлийг танилцуулах 3 минутын хугацаа бий. Таны цагийг явуулж эхэллээ. Амжилт хүсье. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө монгол хэл бол манай төрийн албан ёсны хэл, мөн одоо үндэсний дархлаа гэдэгтээ маргах хүн бол байхгүй. Бид нар 2023 он боловсролын багц хуульд яагаад англи хэлийг бид нар сургалтын гадаад хэлэнд албан ёсоор оруулж одоо хуульчилж өгсөн бэ гэхээр нэгдүгээрт бид нар Монгол улсынхаа хувьд хөгжихийн тулд дэлхийн шинжлэх ухааны хэл буюу англи хэлийг одоо судлахаас өөр аргагүй байна. Дэлхийн нийт ололтын амжилтын одоо 90 гаруй хувь нь англи хэл дээр өгүүлэл болж хэвлэгдэж Web of Science бүртгэлтэй энэ одоо мэдлэгийн сан гэж ярьдаг энэ санд хэвлэгдэж ордог. Тэгэхээр хамгийн сүүлийн үеийн ололтын амжилтыг хэрвээ бид нар өөрсдөө ядаж уншаад ойлгож аваад хэрэглэе гэх юм бол англи хэл дээр шууд инженерүүд маань эрдэмтэд маань уншиж танилцаад хэрэглэх тийм боломжийг ирээдүйн багчуудтай одоо олгоё гэж байгаа. Хоёрдугаарт англи хэл бол олон улсын бизнесийн худалдааны хэл байгаа. Бид нар одоо өнгөрсөн хугацаанд оюу толгой компанитай гэрээ хийхэд англи хэлний одоо мэдлэггүйгээс болж бас гэрээн дээр тодорхой алдаа гаргасан ийм одоо зүйлийг үгүйсэхгүй. Тэгэхээр цаашид бид нар олон улсад дэлхийд арилжаа 8 эдийн засгаад хэлийг өргөжүүлэх гэх юм бол англи хэлтэй байхаас өөр аргагүй. Үүнээс гадна энэ бол олон улсын харилцааны хэл. Нэгдсэн үндэсний байгууллагт вето буюу хориг тавих хэрэгтэй 5 улсын хэлээр одоо нэгдсэн үндэсний байгууллага эдгээр хэлийг зөвшөөрдөг. Үүний нэгдүгээрт бол англи хэл явж идэг. Хэрвээ улс орны маань эрх ашиг зөрчигдөх юм бол
бидний арчлалд ямар нэгэн хор хөнөөл учрах юм бол бид нар нэгдсэн үндэсний байгууллагын эндэр дээр очиод энэ 5 хэл буюу тэр дунд англи хэлээр ярьж өөрсдийгөө өмгөөлж хамгаалахаас өөр аргагүй. Үүнээс гадна энэ бол хэвлэл мэдээллийн дэлхийн хэл болцоход байна. Дэлхийд даяар юу болж байгааг бид нар мэдээ гэх юм бол англи хэл дээр л хамгийн хурдан шуурхай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн бага субъектив нөлөө орсон энэ мэдээллийг англи хэлээр одоо энэ дэлхийн BBC ч гэдэг юм уу NBC гээд байгууллагууд цацж байна. Тэгэхээр ер нь бид нар дэлхийдээ энэ зэрэгцээ олон улсын одоо энэ томоохон хөгжсөн улс орнуудтай харилцаа холбоогоо сайжруулах гэвэл англи хэлтэй болохоос өөр аргагүй байгаа учраас энэ одоо асуудлыг боловсролын багц хуулинд оруулж өгсөн. Үүнээс гадна бидний хүүхдүүд одоо бага ангиасаа англи хэлийг сайн үзэж чадахгүй байгаа учраас энэ олон улсын том сургуулиудад одоо хэлний шалгалтаа өгөөд тэтгэлэг авч чадахгүй байна. Өнгөрсөн хугацаанд боловсролын зээлийн сан гэдэг одоо нийгмийг хамарсан том шүүм явсан. Энд дандаа хувийн сургуульд 1-р ангиас англи хэл үзсэн хүүхдүүд хэлний шалгалтандаа тэнцээд, сургуульдаа тэнцээд тэтгэлэг авсан байдаг. Гэтэл ардын хүүхдүүд тэр сумын одоо хүүхдүүд англи хэл үзэхгүй байгаа учраас энэ сургуульд нь тэнцээд хичнээн сайн одоо тоондоо сайн байсан ч тэнцээд ороод тэтгэлгээ авч чадахгүй байна. Тийм учраас ижилхэн боломж олгоё гэдэг үднээс англи хэлийг чухал гэж үзэж байгаа. 1-р агийн ахлагч үндэслэл хэлтгэлээ танилцууллаа. Одоо 2-р аг руу шилжье. За 2-р агийн ахлагч өнөрөө танд 3 минутын хугацаа бий. Цагийг олж эхэллээ. За та бүхэн өнөөдрийн амгалан айлтгая. Тэгээд өнөөдөр бол их чухал асуудлын талаар бол бид ярилцж байгаа. Тэгээд бид бол өнөөдөр даяаршил дангааршлын одоо 90 үед амьдарч байгаа. Тэр даяаршил гэдэг бол хүн төрөлхтний одоо нийтлэг хөгжил ховслын одоо энэ цаг үе. Тийм учраас бол дэлхийн одоо хүн төрөлхтөн дэлхийн одоо шинжлэх ухааны технологи болон дэлхийн одоо хөгжлийн чиг хандлагыг бол гадаад хэлээр авах одоо ийм бүрэн боломжтой. Тэр боломжийн одоо нөгөө талд нь бол үндэсний дархлаа гэж нэг их чухал зүйл байдаг. Үндэсний дархлааг тээгч одоо гол хүчин зүйл бол энэ их хэл, өв хэл гэж ингэж нэрлэдэг. Сүүлийн үед бол их хэл гэхээс өмнө үндэсний одоо дархлааг тээж явдаг энэ өв хэлний тухай асуудал бол маш чухал. Ялангуяа одоо өнөөдөр нэг даяаршлын үед гадаадын одоо гадаад хэлийг бол хэд шүтэх юм бол үндэсний соёл сэтгэлгээ бол одоо бүдгэрх аюултай. Тийм учраас бол энэ монгол хэлийг одоо бага ангиас нь бүх боловсролын төвшөнд, бүр гэр бүлийн төвшөнд бол энэ их хэл эрдэм соёлыг бол түгээж одоо дархлаажуулах одоо ийм шаардлага бол байдаг. Тийм учраас бол энэ өнөөдөр дангааршлын одоо том хэлүүдийг хитшүтснээс болоод үндэсний соёл сэтгэлгээ бол алдагдах. Тэгээд аливаа үндэсний одоо хамгийн чухал дархлаа бол хэл, соёл, түүх гурав нь байдаг. Тийм учраас бол энэ их хэлийг бол бага ангиас нь бүр одоо гэр бүлийн төвшөнд бол одоо сайн эзэмших ёстой. Харь хэлийг хажуугаар нь одоо энэ их хэлнийх нь сэтгэлгээ дархлаа одоо тогтоогүй байх үед бол гадаад хэлийг бол үзэх явдал бол их одоо эрсдэлтэй. Тийм учраас бол одоо манай монгол хэлний тухай хуульд 5 дугаар ангиас нь эхлэж албан ёсоор бол гадаад хэлийг заахыг бол бид монгол хэлний тухай хуульд заасан баг. Тийм энийг бол яагаад заасан бэ гэхдээ зэрэг бол 5 дугаар анги гэдэг бол зөвхөн насны хувьд бол анхаарч байна. 5 дугаар анги гэдэг бол 10-11 насны үе. Тийм учраас бол 11-10 нас хүртэл үндэсний хэл соёл дээр тулгуурлаж үндэсний соёл сэтгэлгээ төлөвшдөг. Харийн хэлний нөлөөнд бол соёл сэтгэлгээний нөлөөнд бол автдаг учраас бол энэ монгол хэлний тухай хуульд бол энийг заасан байна. За тэгэхээр монгол хэлний хууль бол өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа учраас 5 дугаар анги гэдэг бол бас бага ангийн төвш. Одоо өнөөдөр бол 1, 2 дугаар ангиас юм 3 дугаар ангиас одоо гадаад хэл үзнэ гэдэг бол үндэсний сэтгэлгээ төлөвшөөгөө байгаа үед нь бол гадаад хэл заахыг бол бид одоо ялангуяа одоо Монгол үндэстэн Монгол улсын иргэн үндэсний соёл сэтгэлгээний одоо дархлааг тээж явдаг ийм зүйл учраас бол энийг одоо бид бас анхаарах хэрэгтэй гэж ингэж бодож байна. Тийм учраас бол гадаад хэлийг одоо бид бол 1-р хэл, 2-р хэл гэж бас одоо дугаарлангүй байна. За баярлалаа. За 2 багийн ахлагчид үндэслэл хэлтгэлийг танилцууллаа. За 2-р агийн ахлагчийн хувьд гадны хэллийг одоо сургалтын хөтөлбөртөө 2-р хэл болгосноор үндэсний өв соёлд бас ямар байдлаар сөргөөр нөлөөлөх вэ гэдэг талаар хөндлөө. За одоо тэгвэл багийн гишүүд багийн ахлагчдын тавьсан үндэслэл хэлтгэлийг дэмжих хэлбэрээр мэтгэлцэх болно. Тэдэнд 4 минутын хугацаа бий. За бас та бүхэндээ сануулж хэлэхэд хоорондоо бинээсээ асууж хариулах бүрэн боломжтой гэдгийг хэлье. За 2-р эндээс эхэлье.
тэгэхээр боловсролын ерөнхий хуульд Монгол улсад боловсрол эзэмших сургалтын сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна гэдэг үгсийг заачсан. Харин сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх ба монгол хэлээр их хэлээрээ суралцах, бусад гадаад хэлээр суралцах эрхийг хөндлөнө гэж ингэж заасан. Тэгэхээр одоо юу гэдэг сая ингээд одоо ярианууд дотор хоёр дахь шилмэл гэдэг ингээд шинэ нэр томьёод гарч ирээд байна л да. Ерөөсөө л боловсролын сургалтын байгууллагын сургалтын төлөвлөгөөнд тусаж орох гадаад хэл нь англи хэл байна. Тэгээд бусад гадаад хэлийг сонголтоороо тэр хүүхдүүд сурч болохоор ингэж заасан. Монгол хэлний хуульд ч гэсэн сургалтын үндсэн хэл монгол хэл байхаар ингэж заачсан. За тэгэхээр мэдээж ингээд тархи судлалын шинжилгээ ухаан хөгжиж байна. Тэгээ саяхан нэгдүгээр энэ дээрээс илтгэгч маань хэлсэн үндслүүдийг тэгэхээр хүсэн хүсээгүй энэ боловсролын бодлогочин энэ боловсролын байгууллагаас судлах ёстой энэ хичээл сургалтын үйл ажиллагаа чинь эргээд монгол хүний хөгжлийн индекстэй эдийн засгийн өсөлттэй шууд уялдаад ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ямар сургалтын бодлогоор яаж энэ бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудаа удирдах чиглүүлж явах вэ гэдэг чинь өөрөө нэлээд тийм шинжилгээ ухааны үндэстэй тат талын оролцоог хангасан юм зүйл байх хэрэгтэй гэж ингэж харж байгаа. Одоо бол бид нар тухайн бага ангид, дунд ангид, ахлах ангид ямар хичээлийг ямар харьцаагаар, ямар цагийн харьцаагаар заах вэ гэдэг рүү илүү анхаарлаа хандуулах хэрэгтэй. Жишээлбэл бага ангид монгол хэлийг судлах цаг хэдэн байх вэ? Математик, мэдээлэл технологиг судлах цаг хэдэн байх вэ? Байгалийн ухааны хичээлүүдийн цаг хэдэн байх вэ? Нийгмийн ухааны хичээлүүдийн цаг дунд ахлах ангид хэдэн байх вэ? Дахиад гадаад хэлийг судлах цаг, гооцон хичээлүүдийг судлах цаг хэдэн байх вэ гэдэг дээр илүү шинжилгээ ухаанч, хүртээмжтэй, хүрэлцээтэй мэдээлэл солилцох, мэтгэлцэх энэ боломжуудыг илүү гаргавал бид нар илүү үдэнд. Мэдээж гадаад хэлний цаг үндсэн их хэл монгол хэлний цагаас их гарах юм бол тэр чинь өөрөө зохисгүй харьцаа болно. Яагаад гэхээр монгол хэлнийхээ дүрмийг агуулга найруулгыг сайн эзэмсэн хүүхэд математикийн хичээлдээ сайн байна, англи хэлний хичээлийг англи хэлийг сайн сурна. Тэр агуулгаараа монгол хэлний цаг хэдэн хувийг эзлэхийг, гадаад хэлний цаг хэдэн хувийг эзлэхийг, тэгээд доторх агуулга нь бага анги дээр ямар байх вэ? Монгол хэлний ямар байх вэ? Гадаад хэлний ямар байх вэ? Дунд анги дээр ямар байх вэ гэдэг рүү илүү агуулга руугаа судлах сургалтын цаг төлөвлөгөө рүүгээ илүү ингээд хилцээд ингээд явах юм бол энэ өөрөө амьд илүү эрүүл ийм монгол хүүхдийн хөгжил тулгуурсан ийм л зүйл болох юм аа гэж ингэж харж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг энэ талаас илүү анхаарал хандуулвал илүү дээр болов гэж ингэж бодож байна. Бид нар 2019 онд одоогийн сургалтын цөм хөтөлбөрийг OECD-ийн орнуудын ерөнхий боловсролын сургууль судалж байгаа сургалтын төлөвлөгөөтэй харьцуулж харсан. Тэгэхээр бол зүгээр би буруу санаагүй бол OECD-ийн орнуудын дунд ахлах ингэж судалж байгаа яг их хэлнийхэн цаг 26-аас 28% байсан санагдаж байна. Тэгэхээр одоо ч гэсэн бид нар тухайн үед Монголынхаа ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөг бусад орнуудын сургалтын төлөвлөгөөтэй харьцуулахад их хэллийг судалж байгаа цаг, бусад гадаад хэллийг судалж байгаа цагууд бол ойролцоо төвшөнд байсан ийм бас судалгаа бас байгаа. Тэгэхээр одоо тэртээ техник технологи илүү хөгжиж байна. Одоо дэлхийн улс орнууд сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөө яаж өөрчилж байна? Бид нар одоо Монголынхаа хөтөлбөрийг шийдэлж байгаа энэ цаг үедээ энэ харьцаагаа яаж барих юм бэ гэдэг рүү илүү бас анхаарал хандуулвал илүү өрөөгөөчтэй болов гэж бодож байгаа. За баярлалаа таны цагийг зогсоолоо. Дөрөвдүрэн дээр. За эхлээд мэтгэлцээнийхээ үндсэн агуулгыг тодорхойлоод. Хөтлөгч маань англи хэлний сургалт хэрэгтэй гэсэн агуулгаар тайлбарлаад байгаа шүү дээ. Бид бол англи хэлний сургалтыг эсэргүүцсэн ерөөсөө байхгүй. Англи хэл үнэхээр чухал гэдгийг нэгдүгээр багийн илтгэгч маань, үндсэлтгэгч маань тодорхойлоод тайлбарлаад өгчихсөн. За олон улсын төвшөнд өрсөлдөх чадвартай болсон хүчин бэлтгэх асуудал нэгдүгээрт байгаа. Боловсролын төвшний ялгааг арилгах шаардлага байгаа өнөөдөр. Тэр нь цаашлаад нийгмийн ялгарл, нийгмийн амьдралын төвшний ялгааг арилгахтай шууд холбоотой. Нээлттэй байх шаардлага үнэхээр байгаа. За дэлхийн хөгжингүй орнуудтай энэ зэрэгцэх тийм хөгжих шаардлага бол бидэнд үнэхээр байгаа. Олон улсын харилцаа, эдийн засаг, улс төр, соёлын харилцааны том хилтэй бид нар монголчууд ирээдүйн очоо бол хамт хосолсон гэлтэй байх, хамт тийм сайн сурах нь одоо энэхэр чухал гэж харж байгаа. Ганцхан асуудал юун дээр байна вэ гэхээр хэдвэр ангиас хэл заах вэ гэдэгт л байна. Хэдвэр анги.
одоо бид нарын өнөөдрийн мэтгэлцээний гол үндсэн зорилго бол 1-р ангиас заах ёстой юу, 3-р ангиас заах ёстой юу, 5-р ангиас заах ёстой юу гэдгээ бид ярилцах ёстой байхгүй юу? Түүнээс англи хэлийг үзэх нь тий буруу, үгүй бол англи хэлийг өрөөсөө үзнэ гэдэг асуудал бидэрт огт тийм тэр маргааны сэдв биш байхгүй юу? Уг нь бол. Тэгэхээр за өнөр баян багш бол түрүүн хэллээ. За бага ангиас үзэх нь бол үндэсний тэр дундаа чинь манай Монгол үндэстэн гэдэг чинь Сингапур биш байхгүй юу? Сингапур жишээлбэл одоо 2 хос хэлтэй болж төгсөж чинь. Юу хос хэлтэй байна. Одоо варууслаагүй англиар ярьдаг, онгон англи хэлтэйгээ байна. А тэр чинь үндэстэн ус биш шүү дээ. Манайх бол онцгой өөр ингэсэн давтагдчихгүй соёлтой, сэтгэлгээтэй, хэлтэй. Тэгээд дээр нь цөөнх ярьдаг үндэстэн байгаа гэдэг. Цөөнх монгол хэлээр цөөнх ярьж байгаа үндэстэн байгаа гэдэг. Тэгээд энэ дээрээ бид нар чум яах ёстой вэ гэдгийг бид бодлогын түвшинд ярилцах ёстой байна. 1-р ангиас байх нь хэр оновчтой вэ гэдгийг ярилцах ёстой байхгүй юу? 3-р ангид байхаас хэр оновчтой вэ гэж. Өнөөдрийн улсын хурал дээр англи хэлний боловсролыг дэмжих лобби бүлэг гэж байгуулагдсан. За боловсролын газрын дарга нэм очир дарга бас ярьж байна. Ер нь бол монгол хэлний сургалт бол альж төвшөнд очисон одоо төлхөө байх хэрэгтэй гэж ярьж. Энэ дээр бол санал бүр нэг баг. Ахаа дараачийн ээлжин дээр би ахаад энэ дээр санаа нэмж хэлье. Хин нэм очир даргаас нэг асуух нэг ганц нэг хоёр зүйл байна. Нэгдүгээр нь та түрүүн ярианых хайхын тэр үндсэн гадаад хэл гэсэн үг хэлээд гэх шиг боллоо. Тэр үнэхээр үндсэн гадаад хэл гэсэн утгаар орж ийн үгүй юу? Нэгд. Хоёрт өнөөдрийн одоо та бодлого барьж байгаа хүний хувьд өнөөдрийн багангийн сургуульчид одоо хичээлийн хөтөлбөрт яг хэдгээр ангиас англи хэлийг үзэхээр тусгаж байгаа вэ? Хэрвээ тусгаж байгаа бол тэр цаг нь монгол хэлний харьцаатай ямар харьцаатай байгаа гэдэг талаар тодорхой мэдээлэл өгч бас хүсэж байна. Тэгэхээр үндсэн гэдэг үгний өмнө сургалтын гэсэн үг байгаа. Сургалтын үндсэн гадаад хэл гэсэн үг байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тусаж заах хичээл нь гадаад хэл гэсэн үг. За засгийн газрын үйл ажиллагааны 2024-с 28 оны хөтөлбөрт 3-р ангиас гээд орчихсон. Гэхдээ зөвхөн англи хэлийг заагаагүй. Робот, хиймэл оюун ухаан, коучлинг хичээлүүд ч гэсэн бага ангиас орох юмаа гэдэг. 3-р ангиас. Тий. За бага ангиас гэж заасан. Англи хэлээ бол 3-р ангиас заачихсан байж байгаа. За одоо яг хүчин төгөлдөр мөрөгдөж байгаа сургалтын төлөвлөгөөн дээр бол 5-р ангиас байгаа. 7 хоногт 3 цагаар. Харин монгол хэлнийхэн сургалтын цаг нь бол 7 хоногт одоо 5 цагаар ингээд бага ангидаа ороо явж байгаа гэсэн үг. За баярлалаа. За та цааш нь өргөжлөж болон танд 53 секунд үлдсэн байна. Түрэн дээр. За баярлалаа нэмж асар дарга. Тэгээд яг хөө бид нар өмнө ярилцж байсан л да. Үндсэн гадаад хэл гэдэг нэр томьёон дээр бол яг ярилцж ирсэн. Зөвхөн сургалтын үндсэн гадаад хэл гэх юм бол байж болох асуудал байж гэж ойлгож болно. Ягаад үндсэн гадаад хэл гэдэг дээр хэлж байгаа нөхөр үндсэн гэдэг үгийн утга нь чинь их язгуур гэсэн утгатай хэл шүү дээ. Тэгэхээр монголчуудын хувьд үндсэн хэл бол монгол хэлнээс жишээ гэж ойлгох боломжгүй байхгүй. Тэгэхээр үндсэн гадаад хэл гэдэг нэр томьёо бол улс оновчгүй байхгүй. Зүгээр сургалтын тохиолдолд одоо үндсэн гэх юм уу юу гэх нэрэн дээр нэр томьёон дээр та бүгд анхаарна үз. За 3-р ангиас заах уу байж болох юм зүгээр бусад орнуудад жишээ авдаг улсууд байна. Одоо Швейцар гэхэд одоо 2-3 хэлтэй ерхий боловсролын сургууль төгсөж байна. Швед гэхэд бас 2-3 хэлтэй ерхий боловсролын сургууль төгсөж байна. Гэтэл бидний орон зай юу байгаа вэ? Дээр нь тэр тухайн соёл дотроо байгаа иргэншил чинь өөр шүү дээ. Тухайн Европ гэдэг соёл дотор байгаа иргэншил өөр. Бид ямар соёл дотор байгаа вэ гэдэг бид бас харгалзан үзэх хэрэгтэй. Та талаас бодолцох юм байгаа шүү л гэдэг бодлого боловсруулж байгаа, хэрэгжүүлж байгаа та бүхэнд хэлэх байна. За цаг дуслаа. Баярлалаа. За ингээд хоёр багийн гишүүд дэмжлэг илтгэлийн хэсэгт оролцлоо. Одоо модераторын асуултын хэсэг эхэлж байна. За ингээд 3-р хэсэгт багийн ахлагчид миний асах асуултанд хариулах юм аа. За 1-р багаас эхлэе. 1-р багийн ахлагч асуултанд хариулах 3 минутын хугацаа бий. За та бүхэн түрүү 1-р багийн байр суурь бол одоо эдийн засгийн индекс хөгжлийн бодлого гэдэг энэ бүх зүйлтэй бас хамаатай байгаа гэдгийг ярьж исэн. Одоо монгол хүний одоо тэр хэлний чадвар одоо потенциал төвшин. За тэгээд энэ талаас ингээд сая харахад бол өчигдөрхөн одоо ингээд жишээ нь Токиогийн их сургууль нэг том мэдээлэл хэлээ шүү дээ. Бараг 70 жилийн дараа анх удаа шинэ факультет нийлээ гэсэн чинь тэр факультет нь гадаад хэл дээр хичээл заах одоо ийм факультеттэй. Тэгэнгүүт энэ яах юм бэ гингүүт нөгөө дотоодын оюутнуудаа мэдээж дэлхийд өрсөлд өгчтэй хүмүүс гаргах нөгөө талаасаа гадны оюутнуудыг татах гэдэг ч юм уу. Тэгвэл манайх одоо зөвхөн одоо ингээ багангийн систем гэхээс илүүтэй та бүхний яриад байгаа энэ эдийн засаг, хувь хүний одоо их орны тэр ирээдүйн боловсон хүчин гэдэг байгаа бас их сургуулийн түвшинд яригдах уу?
зөвхөн одоо ерөнхий боловсролын сургууль биш, их сургуулийн түвшинд яг тэр одоо ажлын байран дээр гарах гэж байгаа тэр хүмүүс дээр ямар бодлого одоо хэрэгжих төлөвлөгөө одоо ийм гарц гаргалгаа байгаа гэж та бүхэн дотроо бодож байна. Хоёрдугаарт хилтэй болох нь гэж ярьж ирсэн. Тэгэхээр одоо хилтэй байгаа нь хангалтгүй байна, хилтэй болох нь чухал гэж үзэж байгаа юм болов уу гэж бодсон. Хилтэй болох гэж яриад байгаа учраас тэгэхээр таны хувьд одоогоор Монголын одоо энэ хүмүүсийн одоо тий жишээ нь одоо сурагчдын одоо 30-аас доош насныхны ч гэдэг юм уу хэдэн үе нь англи хэлтэй байна гэж үзэж байна. Тэгээд тэр ижил тэгш гарааны талаар ярьсан. Тэгээд хэдэн үе нь одоо хэлтэй байна гэж үзэж байна. Бас хэдэн үе бол хангалттай гэж үзэх вэ? Одоо хэдэн жилийн хугацаанд бас энэ байдлыг бид ямар одоо бодлого системээр тий хугацаа хэрэгжүүлж одоо сайжруулах, дэвшүүлэх боломжтой юм бэ? Энэ хоёр асуултанд та хариулдаггүй юу? Өөрийн байр суурь чинь ямар байна вэ? Юуны өмнө бас одоо мэтгэлцээний маань гол зүйл нь ерөөсөө л түрүү хэлсэн англи хэл зааж болохгүй болно гэдгийг хин ч ярихгүй байна. Зааяа л гэж юм. Тэгтээ гол нь хэдгээр анги хэлний дархлаа. Монгол хэл, соёл, түүх гэдэг тэгэхээр асуудлыг ярьж байгаа учраас энтэй холбоотой нэг таны асуулт хариулахаас өмнө тийм хэлсэн. Энтэй бол одоо бүгд бид нар санал нэг байгаа. Боловсролын багц хууль дээр бид нар бас яг одоо хэл, их хэл, түүх, соёлоо мэддэг, эх орондоо хайртай, тэгээд дэлхийд өрөлдөх чадвартай ийм хүн бэлдэх тийм одоо зорилгыг дэвшүүлж ингэж ажиллаж байгаа. Зүгээр энэ монгол хэлний тухай хууль гэдэг одоо 10 жилийн өмнө батлагдсан хууль дээр бас та хэд маань нэг эргээд харах хэрэгтэй бах. Монгол хэлний тухай хуулийн 6-гийн 1-2-т төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг байгууллагаас бусад бүх шатны боловсролын байгууллагын сургалт монгол хэлээр явна гэсэн байгаа. Тэгэхээр одоо төрөөс юу гэдгийг зөвшөөрөл авчих юм бол хятад сургууль те хятад хөтөлбөртэй сургуулиар хятад хэл ингээл нэгээс нь заагаа явж байгаа сургуулиуд өнөөдөр байна. Орос хэлээр ингээд заагаа явж байгаа, герман хэлээр гээд ийм зүйлүүд байна л та. Бидний хувьд ямар бодлого барьж энэ боловсролын багц хуулийг шинжилсэн бэ гэхээр бид нар үндэсний хөтөлбөртэй ах хэвээр. Яагаад гэвэл сургалтын одоо үндсэн хөтөлбөр бол улс орны хар хайрцагны бодлого байдаг. Эх орондоо хайртай, хэл, түүх, соёлоо одоо мэддэг тий. Мөн нэмэх нь англи хэлтэй одоо дэлхийд үйлчлэх чадвартай ийм хүн бэлдэх хөтөлбөрийг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бүх сургууль хэрэгжүүлэх ёстой гэсэн ийм одоо үндсэн бас бодлого явж байгаа. Тэгээд тэрлүү баг багаар бид нар шахаад явж байгаамаа. Тэгэхээр энэ хэлний тухай хууль дээр бас энэ асуудлыг эргэж ер нь харах ёстой байна. Бид нар үндэсний хөтөлбөрөөрөө л ер нь монголчууд явах ёстой гэдэг ийм зүйлийг одоо өнөөдөр хэлье гэж бодсон юм аа. За хоёрдугаарт бас нэг хэлмээр зүйл нь яг өнөөдөр 2023 оны 8 сарын 30-нд одоо инх хамглан сайдын баталсан одоо сургалтын хөтөлбөр дээр жишээлх юм бол монгол хэл 1-р ангидаа 203 цаг үзэж байгаа, үсгээр орсон байгаа. Нийт одоо жилийн цаг нь 727 цагийн 203 цаг нь монгол хэл байгаа. За 2-р ангид тэгэхэд 736 цаг нийт одоо жилийн цаг байхад тэрний 224 нь монгол хэл байгаа. Тэгэхээр бид нар бол хүүхдүүддээ маш сайн монгол их хэлнийх нь тэр суурийг тавихын төлөө одоо энэ хөтөлбөрөө батлаад энийхээ дагуу багш нар маань ингээд хичээлээ заагаа явж байгаа. Англи хэл бол одоо байгаа хөтөлбөрөөр түрүүний мочир дарга хэлсэн 5 дугаар ангиас хэдэн цаг орж байгаа вэ гэхээр энд маш бага цаг байсан. 96 цаг гээд 5 дугаар ангид орж байгаа. 896 цагаас 96 цаг нэ. Монгол хэл 224. Тэгэхээр ер нь бол бид нар гол зүйл маань их хэл гэдгээ баримтлаад хажуугаар нь англи хэл. Өнөөдөр тархины одоо шинжлэх ухаан, тархи судлал хөгжиж байна. Хүүхдүүд маань ч гэсэн одоо маш хурдтай ингэж тархин сэтгэдэг ингээ хөгжчөөд нь шүү дээ. Тийм учраас энэ үед бид нар бас аягүй сайн судлаад энэ 10 жилийн өмнө баталсан хуулийн үед ямар байлаа нийгэм болон хүний хөгжил өнөөдөр ямар байна гэдгийг хараад тэгээд 3 дугаар ангиас оруулахад бол нэг их тийм буруудахгүй байх гэж бодож байгаа. Гэхдээ мэдээж бид нар үүний тулд нарийн судалгаа авах хэрэгтэй. За модераторын асуултанд одоо хариулж болох надад хамгийн одоо ойрхон статистик юу вэ гэхээр англи хэлтэй монгол хүн Монголдо ажиллахад англи хэлгүй монгол хүнээс даруй 20-оос 30% илүү цалин аваад байна яг өнөөдөр гэсэн ийм нэг судалгаа байгаад байгаа. Яагаад гэвэл тэр хэлний давуу тал байгаад байна. За мөн өнгөрсөн хугацаанд бид нар нийт ерөнхий боловсролын сургуулиудаас төврээр хүүхдүүдэд судалгаа хийж үзэхэд хувийн сургууль, улсын сургуулийн ялгаа нь ганцхан англи хэл дээр гарч байгаа.
Тэрнээс математикч байд юм уу те байгалийн шинжилгээ ингээ бусад хичээлдэр тийм айхтар ялгаа байхгүй. Тэгэхээр эцэг эхүүд хүүхдүүддээ жоохон англи хэлтэй болох гээд илүү их мөнгө одоо 20-30 сая төгрөг төлөөд байна гэсэн агуулга эндээс дүгнэлт хийж болохоор харагдаад байгаа. Тийм учраас бид нийт одоо энэ хүүхдүүддээ адилхан тэгш гарааны боломжийг олохгүй бол хувийн сургууль сурж байгаа хүүхдүүд нь хамаагүй урдаас англи хэл сурсан учраас гээд байраатай илүү ойрхон ингэж гараа тэдэрт байгаад байгаа байхгүй юу. Тийм учраас энэ одоо гарааны боломжийг тэгш болохын тулд англи хэлийг жоохон эртхэн оруулчихъя. Тэгтээ тэргүй хувийн сургууль 1-р ангиасаа энэ хэлний тухай хуулийг харсан ч гэсэн үзээд явж байгаа. За баярлаа. За 2-р агийн ахлагчаас асуултуудыг асууя. За ерөнхийдөө хэддүгээр ангиас эхэлж үзэх вэ гэж яриад байна тий. Тэгээд хэддүгээр ангиас эхэлж үзэх вэ гэхээс илүүтэй би танаас нэг зүйлийг төрүүлээ асууж гэж бодож байна. Ерөнхийдөө англи хэл үзнээрээ одоо энэ монгол хэл сурах нь алдагдаж гин гэж үзээд байна уу да. Нөгөө талаас бол сая 1-р агийн ахлагчийн хийсэн статистик цагаас бол за бараг л 3-1 те ерөнхийдөө 5-2 цаг нь монгол хэлээ үзэх зарцуулагдаж штий. Тэгээд би бол одоо жишээ нь 5-р ангиас англи хэл үзсэн. Тэгээд би бүр англи багштайс байсан сургуульдаа. Тэгэхэд миний монгол хэл алдагдсан гэж би юус боддгоо штий. Тэгээд дундуур нь орос хэл үзчихсэн ч гэдэг юм уу. Тэгэхэд одоо ингээд бусад хэлийг үзлээгээ монгол хэлээ алдна гэдэг нь бол надад жоохон яг өөрийнх нь чинь бодоод аваад гэж жоохон сонир санагдаад байна. Тэгээд та түрүү хэл соёлын аюулгүй байдлаас ярьж ирсэн. Тэгээд энэ хэл соёлын аюулгүй байдал гэдэг зүйлийг би өнөөдөр гараад ирсэн зүйл гэж бодохгүй байна л да. Хятад хэл, орос хэлний нөлөө биднэрт маш их байгаа. Маш олон монголчсон одоо тийм гадаад үгнүүд байгаа. Өмнө нь тэгвэл одоо яг англитай адилхан орос хэлний нөлөө, хятадлийн нөлөө ингэж Монголд орж ирж байхад танд ямар кейсүүд байна? Яаж энэ дээр сэргийлж ийсэн? Өв соёлоо яаж одоо алдалгүй бид тэгвэл авч үлдчихсэн те. За таны хариулах цагийг явуулъя. Тэг бид бол баярлалаа. Тэгэхээр бид бол одоо нэг цаг үе нөгөө цаг үеийн хэмжүүрээр бол хэмжиж төгтөө шүү дээ. Ягаад төгтөө зэрэг бол бид одоо социализмын үе гэж одоо хуучин социализмын үед бол бид гадаад гэдэг орос хэлийг л үзэж байна шүү дээ үндсэндээ. Тэгэхээр орос хэлийг үзснээр одоо үзэхдээ бол бид бас бага ангиас нь бол үздэг байсан л да. Бас л дунд ангиас нь үздэг. Тэр 5-р ангиас нь чи үзсэн бол 5-р анги гэдгийг бол бид яагаад энэ монгол хэлний тухай хууль зааж өгсөн бэ гэдэг зэрэг бол дэлхийн бас нэлээд олон орны үндэсний соёл сэтгэлгээ түүх одоо гэдэг юмыг ингээд судлаад үзэхдээ зэрэг бол 10-11 насны үед бол одоо үндэсний соёл сэтгэлгээний дархлаа тогтдог байхгүй юу. Тэгээд дархлаа тогтдог учраас тэрнээс хойш сурсан одоо гадаад хэл юм ямар ч гадаад хэлийг сурахад бол үндэсний соёл сэтгэлгээний одоо дархлаа нь эвдэгдэхгүй. Тийм учраас бол одоо бид яагаад энд монгол хэлний тухай хуульд оруулсан гэхдээ зэрэг 5-р ангиас нь гадаад хэл заахыг одоо хориглохгүй гэсэн одоо юм л заалт байгаа шүү дээ. Тэгтээ зэрэг бол нэг 2-дугаарт бол үндэсний соёл сэтгэлгээ алдагдахгүй байна гэж одоо өнөөдрийн төвшөнд бол алдагдахгүй байна гэж үзэх арга байхгүй. Яагаад гэвэл зэрэг бол монголоор ярьж байгаа мөртлөө харь сэтгэлгээтэй хүмүүс маш олон болсон байна. Тийм учраас бол бид одоо энэ бага ангиас нь үндэсний одоо дархлаа хэл соёлын дархлаа тогтсон үед нь өөрөөр хэлбэл одоо 5-р анги юм уу одоо 6-р анги гэдэг юм уу тэр ангиас нь монгол хэл заавал гадаад хэлийг заавал илүү одоо ухамсартай илүү одоо дархлаатай сурах юм боломжтой гэж нэгдүгээрт бодож. Хоёрдугаарт нь бол зөвхөн одоо ерөнхий боловсролын дунд сургуулийн бага ангиас нь гадаад хэл заана гэдэг асуудлыг ярихаас өмнө тэр одоо ихтэй сургууль тэр асуусан ихтэй сургуульд одоо гадаад хэл заах асуудлыг бол нэлээд хүчтэй тавих хэрэгтэй. Яагаад гэвэл зэрэг ихтэй сургуульд одоо гадаад хэлийг заана гэдэг бол шинжил ухааны одоо тэр боловсрол эзэмшигт нь бол маш чухал зүйл шүү дээ. Тэгэхээр монгол хэл нь бол энэ монгол үндэсний соёлын одоо үн төв, үндэсний соёл иргэншлийн одоо язгуур үндэс тэгээд улс орны одоо нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал тусгаарлагдсан нэг баталгаа монгол хэлний тухай хуулийн зарчим дээр тавьчихсан байна. Энэ зарчмыг бол бид яагаад тавьсан бэ гэдэг зэрэг бол зөвхөн монгол хэл яхалаар сэтгэлгээ алдахаас гадна энэ чинь бол монгол үндэстэн гэдэг чинь бол их хэл эрдэм соёл тэгээ түүх дээр тулгуурлаж одоо дархлаа тогтдог байхгүй юу. Тийм учраас энэ дархлаага бага байхад нь сайн тавиач. Харийн хэлээр одоо хаяын соёлоор бити одоо дархлааг нь одоо багасгаач гэдэг ийм л үүднээс бол бид бага ангид нь баг шиг одоо заагаач л гэж ингэж гадаад хэл бити заагаач л гэж ингэж бодоод байгаа шүү. За тайлбар илтгэлийн хэсэгт шилжиж тайлбар илтгэлийн хэсэгт хоёр багийнхаа хоорондоо ярилцаад нэг гишүүнээ оролцуулнаа. Тэгээд 4 минутын хугацаанд хоёр багаас төлөөлж нэг гишүүн
мэтгэл тайлбар бэлтгэл хэсэгтээ мэтгэлцэх юм. За 1-р угаас багийн ахлагч уу багийн гишүүн үү хин оролцох вэ? За тэгээд. За багийн ахлагч орохоор боллоо 2-р багаас. За багийн гишүүн 4-р энэ дэр 8 чимэд та оролцохоор боллоо. За ингээд тайлбар бэлтгэлийн хэсгийг эхлүүлье. Тайлбар бэлтгэлийн хэсэг дээр 2 багийн одоо мэтгэлцэгч маань нэмэлт тайлбаруудыг хийж за тодруулга хийх зүйлсээ эхлүүлэх болно. За ингээд 1-р угаас эхлэе. За 1 болон 4-р энэ дэр. 2-р багаас хамгийн гол зүйл бол одоо их хэл, соёл, түүх, Монгол дархлаа гэдэг асуудлыг тавьж байгаа. Энийг албан боловсролын хувьд бол бид нар чадлаараа дэмжиж байгаа. Яг одоо бага ангийн сургалтын хөтөлбөр шинжлэхт гээд маш том ажлын хэсэг байгуулагдсан ажиллаж байгаа. Энэ дээр бие Монгол хүн гэдэг хичээл жишээлбэл шинээр бий болчихсон. Энэ бол одоо их орон сэтгэлгээнээс гадна Монгол хэл, соёл бүгдийг ингээ багтаасан ийм багц ийм сэдв байгаа л та. Тэгээ энэний хүрээнд одоо тодорхой сургуулиудад шинэ хөтөлбөрийнхаа дагуу сурах бичгээ туршаад ингээд явж ийн л та эх 9 сарын 1-ээс орох гээд. Тэгэхээр бид нар өнөөдөр нийгэм нэлээ өөр болчихсон. Хүмүүс ингээд интернет орчноос маш хэмжээний мэдээлэл авдаг болчихсон. Мөн хүүхдүүдийн хөгжилтөнд хурдтай болцсон энэ үед бид нар Монгол их хэлээ яг яаж ямар програмаар ямар арга аргачлаар заах вэ? Үүн дээр нэмээд багаас нь одоо англи хэлийг хэрхэн заах вэ гэдэг тэрийг асуудлыг одоо тархины шинжилгээ ухаан судлал, сэтгэл зүй судлал, за мөн одоо бусад бүх одоо энэ боловсролын салбарын салбар дундын одоо энэ судалгаан дээр үндэслээд энэ хөтөлбөрийг боловсруулж хүүхдүүдээ мэдээж их хэлээ сайн мэддэг, нэмэх нь дэлхийд өрсөлдөх чадвартай англи хэлтэй, англи хэлээр бас ус цас ярьдаг ийм хүүхдүүд бэлдэх шаардлагатай байна. Яг ийм байдлаар хүүхдүүдэд бэлдэж байгаа гадаадын төрөө улс орнуудын жишээг ярьж байна. Энтхэг улс гэж яриа л та. Энтхэг улс бол маш хүнд эдийн засгтай байж байгаад өнөөдөр нэлээд хурдтай хөгжиж байна. Энтхэг гаралтай хүн өнөөдөр одоо англи хэлээр маш сайн ярьдаг учраас өөрийнх нь суур мэдлэг нэмэх нь англи хэл байгаа учраас Дэлхийн банкны ерөнхийлөгч болоод явж байна. Энтхэг гаралтай хүн нэг хэсэг англи улсын ерөнхий сайдаар ажиллаад ингэ явж исэн. Тэгэхээр гадаад хэл бол маш их давуу талыг хүнд олгоно. Гэхдээ мэдээж их хэлний дархлааг нь бид нар огт байхгүй болгож болохгүй. Тэгээд соёлын яамнаас бол маш хэмжээний арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ нь мэдээж бид нар төр засгаас чи хүүхдтэй гадаад юм бити үзүүлгээд захиргаадаж болохгүй өнөөдөр арчилсан нийгэмд байгаа. Тэгэхээр үндэстэн даяараа бид нар өөрсдөө их хэлээ өөр хүүхдтэй одоо олгодог. За тэр Монгол ухаан гэдэг зүйлийг хэлээрээ дамжуулж хүүхдтэй олгодог тийм ээж аавд хариуцлагатай ээж аавд болох хэрэгтэй байна. Хүүхдүүдээ нэг хөдөө аваад явчихдаг тий зундаа тэгээд одоо монгол хэл чи ерөөсөө тэр малчны ухаанд л байдаг гэж би боддог байхгүй юу. Тэр малчин тэр бүх хүн эдэртэй л ярьж хахад жинхэнэ монгол ухаан байждаг. Тэгэхээр тэрийг сурахын төлөө бас эцэг эхүүд өөрсдөө энд одоо үүрэг хариуцлага хүлээгээд ингээд оролцоосоо гэж хүсэж байна. За үүнээс гадна бид нар яг энэ хууль дээр монгол хэлний тухай хуулийн төрөний миний хэлсэн заалт за мөн одоо энэ 5 дугаар ангийн заалтыг бас эргээд одоо энэ хэлнийхэнтэйгээ болон боловсролынхаа ингээд хамтдаа сууж агаад ярилцах цаг нь болсон тодорхой хэмжээнд бас урагшлуулъя. Гэхдээ бас нэгээс тэр 3 дугаар анги бусад хөтөлбөр дээр хэл уран зохиол түүхтэй холбоотой ямар агуулгуудаа яаж оруулж сайжруулж болох вэ гэдгээ бас эргээд ярилцах хэрэгтэй. Биеийн тамирын хичээл гэхэд бид нар бас 93 наадмаа биеийн тамирын хичээл дээр оруулах хэрэгтэй. Хөтөлбөрийн хичээл дээр намайг багахад нийслэл салаат хийхийг заагаад идэх гэсэн тийм ямар ч хэрэггүй. Яаж ааруул хийх юм бэ тийм ээ? Яаж бяцлаг хийх юм? Яаж хайлмаг хийх юм гэх тийм хичээлүүдээ одоо жишээлбэл охтуудад заахад болж ийн гэд ийм агуулгын хүрээнд бас бид нар тэр монгол ахуйнуудаа заах бүрэн боломж байгаа. Ингэжээж монгол дархлаагаа авч үлдэнэ. Эртхэн бид нар англи хэлийг зааж иж бас ус цаас англи хэлтэй нөгөө дэлхийн шинжлэх ухааны тэр том мэдлэгийн сангаас шанагдаад авч чадaltaй хүмүүсийг бэлтэнэ гэж харж байгаа. За баярлалаа. За зөвхөн одоо эрдэм онлын хичээлээс гадна ахуйн соёлын хувьд бас ахуйн соёлын хувьд заах нь ямар нөлөөтэй юм бэ гэдэг талаар 1-р угаас бас тайлбар бэлтгэлийг хийлээ. За үүн дээр хариу үйлдэлийг сонсъё 4-р энэ дээр. За ер нь мэтгэлцэгч бараг шаардлагагүй шахуу ерөнхийдөө бидний санал нэг талдаа байна гэж ойлгож байна шүү дээ. Юу их тэр монгол хэлнийхаа дархлаа, монгол сэтгэлийг авч үлдэх талаар бүгдээрээ санал нэгтэй байна. За англи хэлийг одоо ямар төвшин заах вэ гэдэг дээр санал нэгтэй байна. За харин хэддүгээр ангиас вэ гэдэг дээр л асуудал гарах гэдэг байна шүү дээ.
За өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа монгол хэлний тухайн хуулийн 6-гийн 3 дээр одоо 5 дугаар ангиас занаа гэж хэлчихсэн. Гэхдээ одоо эн чинь хууль хэрэгжүүлж байгаа, хууль тогтоож байгаа, хуулийн бодлого тодорхойлж байгаа хүмүүсийн хувьд энэ хууль зөрчилдөг асуудлыг дээр та бүгд анхаарна биз. За хөтлөгч маань ярьж байна. За өнөөдөр бол яа харахгүй одоо хүүхэд багчууд баг одоо тэр цахим орчин гэдэг бол хүүхэд багчуудыг тодорхой одоо тийм орон зай болоод хөрчлөө. Тэр хэмжээгээр хүүхдүүд баг хэлд орохдоо гадаад хэлээр дуу алддаг, гадаад хэлээр өөрийгөө илэрхийлдэг болж ирж байна. Монгол хэлээр биш шүү дээ. Чинь хүн амын чинь нэг хідэн хувь нь төв сүрэн газар амьдарч байгаа байл. Тэ хөдөөний хүүхдүүд хүртэл одоо гар утас шагаа суудаг болчихлоо шүү дээ. За дээр нь өнөөдрийн Монголын төрийн байгууллагын хэлний боловсруулалтын чадамж, очих баримт боловсруулах чадвар ямар түвшинд байгаа вэ? Хэл мэдээллийн салбарын хэлний боловсруулалтын түвшин ямар түвшинд байгаа вэ? Нийт одоо залуучуудын дунд монгол хэлийг мэдж байгаа, түүнийгээ харах байгаа байдал ямар түвшинд байгаа вэ гэдээ харах тэр үнэхээр сэтгэл дундуур байгаа. Энэний шалтгаан нь англи хэлтэй байгаа юм биш. Англи хэлийг заагаад байгаадаа ингэж байгаадаа асуудал биш байхгүй юу? Харин монгол хэлний сургалт, монгол хэлний талаар төрөөс барьж байгаа бодлого хангалттай биш байна. Энэ зөвхөн бодлого гэдэг маань одоо багангийн хичээлийн хөтөлбөрт монгол хэлний цаг тийм олон цагаар байгаадаа биш. Тэрний цаана юу гэхээр монгол хэлний хийг сургадаг, сургалтын бодлого, тэрийг одоо багш бэлтгэдэг бодлого, монгол хэлний талаар тусгайлсан хэдийгээр хууль нь байгаа боловч монгол хэлний талаар төрөөс өргөдлөх бодлого нь тодорхой болоо гарчсан байгаа ч гэсэн түүнийг газар дээр нь амьдрал дээр хэрэгжүүлдэг шатар очиж гацдаг асуудлууд их олон байгаа. За 2003 оны 5 сард хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Шинжлэх ухааны академийн хэл зохиолын хүрээлэнтэй хамтарч гадаад хэлээр сургалт явуулдаг 33 одоо үеийн сургууль гэсэн үг шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалтайж байгаа тэр сургуулиудад судалгаа хийсэн. Ямар үр дүн гарсан бэ гэхээр тэндээс хэд хэдэн үр дүн гарч байгаа. Нэгдүгээрт нь за түрүүн өнөөдрийн багш хэлэх шиг болоо ер нь хэл гараад хэрэглэхгүй монгол хэлээр яах юм бэ гэсэн хандлага нэлээд цухилсан. За ер нь монгол хэл бол их ядуу хэл юм аа. Англи хэлээр өөрийгөө илэрхийлэлт маш сайхан байдаг, амархан байдаг, би илүү сайн ярьж чаддаг англиар гэж. Тэгж ярьдаг хүүхдүүдийн тоо нэлээд өссөн. Энэ хандлага жилээс жилд өснө нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ өөр аюул багхгүй юу? Энэ дээр бид яах ёстой юм бэ гэж түрүүн ундрам гişүү ярьж энэ тэр монгол хэлний тухай хуулийн 6-гийн 2 дээр байгаа хуулийн цоорхой байгаа дэр. Тэрийг та бүгд эртнээс анхаарад засах ёстой. Дээр нь өнөөдөр улсын хурал дээр Монгол улсын хурал дээр англи хэлний боловсруулалтыг дэмжих лобби бүлэг гэж байгуулагдж байгаа юм чинь өнөөгийн Монгол улсын Монгол үндэстний цөөнх ярьдаг дэлхийд дээр 5 сая 200 орчим монголоор ярьдаг хүн байгаа шүү дээ. Гадаад орчин нөхцөл байдал маш эвгүй болсон. Монголчуудын тал өв нь одоо урд хятадд өмнөд туршид байгаа боловч сүүлийн жилүүдэд монгол хэлний хэрэглийг эрс хомссон. Монголоор сургалт явуулдаг, монголоор ном хэвлэдэг асуудал төр тодорхой маш хатуу санг одоо цензур тогтоогоод хэл тогтоогоод эхэлсэн байгаа. За хойд хөршид байгаа монголчууд маань ерөнхийдөө бол ямар байгааг бид сайн мэдж байгаа. Байдал нэлээд хүнд байгаа. Ийм нөхцөл бид монгол хэлний боловсруулалтын талаар илүү анхаарч, англи хэлний боловсруулалтаас илүү анхаарах зайлшгүй шаардлага гараад ирчихсэн байгаа байхгүй юу? Энэ дээр илүү анхаарахаа л гэж бодож байна. Тэгээ энийг дараачийн хүн дээр билэг ямар асуудлууд байгааг нь дэлгэрүүлж ярьж байгаа. За магадгүй те 40 сая хүн 50 сая хүн хамтаа байсан бол өөр бодлого ажиллах бах те. Бидний бас нөгөө хүн амын тоо бас энэ анхаарах байдал дээр илүү өөр юм а гэдгийг 2 дугаарынхан бас хэлж байна. За ингээд нэмэлт асуултын хэсэг рүүгээ шилжиж, нэмэлт асуултын хэсэгт багийн ахлагчид нөгөө багийн гишүүдээс асуух хэлбэрээр явдаг. За 1-р багийн ахлагч 2 дугааргийн гишүүнээс асууна. За 2 дугааргийн ахлагчдаа 1-р багийн гишүүн буюу 2 дугаар эндрээс асууна. За нэг болгон 4-р эндрээс үргэлжлээд ингээд асуулт хариултаа явъя. За та түрүү монгол хэлний бодлого, монгол хэлний тухай хуулийн хэрэгжүүлэх асуудлыг ярьж байна. Тэгэхээр энэ монгол хэлний одоо бодлогын хүрээнд хэрэгжүүлэхэд нэг хэцүү юм нь одоо бидний амьдрал дээр ч гардаг л та байн энэ монгол хэлний зөвлөл хуралдаад монгол хэлний дүрмээс өөрчлөөд идэг. Одоо тэр бол бага насны хүүхэд яг хэлээ сураад судлаад өсөд явж байгаа хүүхдүүд ялангуяа маш хүн дээр очдог. Одоо шавж гэж ичдэг байж байгаа шавж болчлоо ч гэдэг юм. Ингээ сүүлдээ нөгөө төрийн албан хаагч залуучууд маань хүртэл одоо би зөв бичээд байгаа буруу бичээд байгаа ойлгохоо байдаг.
Тэгэхээр энэ хэл чинь бас одоо тэ нэлээд ойлгомжтой тодорхой байх хэрэгтэй. Тэгээ миний зүгээр сонсноор одоо юу гэдгийг хуучин одоо Дамдын сүрэнгай шавнар, Ринчингай шавнар ингээ хоорондоо таардгүйч гэдэг юм уу. Одоо жишээл би төмөр тоогоо академичийн дуртгалыг уншиж хахад шал өөр дүрмээр тэр хүн дуртгалаа бичсэн байгаа байхгүй. Тэгээ тэр нь ингээ үнэхээр ингээд уншихаар айгүй эвтэйхэн чимшиг тийм дүрм чимшиг санагдах. Тэгэхээр энэ дүрмний асуудлыг та хэд зэгцлэх юм бол бид нар бас энэ хэлний хэрэглээнд хамаагүй амар болох гээд байна л да. Тэгэхээр энэ монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх хамгийн том субъект нь бол хэлнийхэн өөрсдөө багхгүй юу. Тэр доошогоо бэлтэж байгаа багш нар чинь хэр чанартай байна. Тэд нар чинь цаашаа очиж хүүхдүүдийн маань сургаж байгаа штэ. За хоёрдугаарт энэ дэлхийд байгаа монгол туурхтан байгаа. Эднэрт бас хэл соёлоо бид нар сурталчлахад монгол хэлийг цахимаар маш ойлгомжтой ингээд заах хичээлүүд маш чухал байна л да. Хуучин одоо чамаа агш хэд айгүй гой монгол бичгийн хичээл цахимаар ингээд байж идэг. Тэрүүн шиг та бүхэн маань яг хүүхдүүд рүүгээ сегмент рүү чиглэсэн одоо хэлээ сурталчлах тийм үйл ажиллагаа хэр явуулдаг юм бэ? Та хэд хэл судлаачид өөрсдөө хэр их зүтгэл чармаалт гаргадсан бэ гэдгийг мэдмээр байна. За би тодорхой хариулчаа тэгээд үлдсний өнөр үеийн багш сайн тодруулж тайлбарлах байх. За монгол хэлний хов заяа гэдэг бол зөвхөн Монгол улсын үндэсний хэлний бодлогын зөвлөлийн 9 гишүүний асуудал биш байхгүй юу? Энэ таны ч асуудал, Нямочир даргын ч асуудал, энэ сонсож байгаа бүх хүмүүсийн асуудал юм байна. Бүгдийнх нь асуудал. Ягаад гэвэл энэ Монгол улсын иргэн болсон хүн бүхэн монгол хэлнийхээ өмнө хариуцлага хүлээж өгсөн байхгүй юу? За хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын талаар та илүү сайн танилцаарай. Бидний ажил байдлын нөхцөл байдалтай сайн танилцаарай. За тэр дахин ойрхон ч юм уу одоо тэр хэлний одоо дүрм өөрчлөөд бужигнуулаад өмүүлээд байгаа юм ерөөсөө байхгүй. Ганцхан саяхан хэдхэн жилийн өмнө журмалсан төлөвлөжл гаргасан. Хэдэн үг тэрийг одоо өнөрийн багш маань ярина. Тэр өмнө ч одоо нэг бараг бидний үед хүүхэд байх үед явж ирсэн тэр нэг хэдэн үг л өөрчлөсөн юм байгаа. Тэрний нарийн хүчрийг өнөрөө багш тайлбарлаж байна. За тэгэхээр их чухал асуулт асууж байгаа явдал их баярлалаа. Аливаа хэлний одоо оюуны соёлын хамгийн гайхамшигтай бүтээл бол бичиг үсэг шүү дээ. Тэгэхээр бичиг үсэг тогтвортой байх, бичиг үсгийн соёл одоо хэрэглээний соёл их сайн байх явдал бол их хэлний боловсролд маш чухал үүрэгтэй. Гэтэл 1900 энэ одоо хэрүүл бичигтэй холбогдолтой асуудалтай эхлээд 1940-од оны үед Дамдын сүрэнгой зохиосон зөв бичгийн дүрмийн үндсэн одоо дүрм бол өөрчлөгдөв. Яагаад өөрчлөгдөв гэхдээ тэр боловсрол соёлчнийхээ яам энэ дүрм дээр тулгуурлаж зөв бичих дүрмийн журмсан тойл хийгсэн ийм даалгавар манай одоо хэлний бодлогын үндэсний зөвлөлд өгсөн. Хэлний бодлогын үндэсний зөвлөл 20 гаруй эрдэмтэн судлаач багш нарыг оролцуулж байгаад тэгээд энэ Дамдын сүрэнгойн үсгийн дүрм дээр тулгуурласан зөрөөтэй бичдэг нэг цөөн тооны үг. Тэрийг бол одоо хуучин манай монголчууд манай монгол хэлний эрдэмтдийг бас тэгээд таанууд одоо өөрснөө зөв бичих дүрмээ нэг үгийг 5 6 янзаар биччихэл минийх зөв чинийх зөв гэсээр бол гараа явчихдаг шүү дээ. Тийм цөөхөн тооны үгийг журмалчихгүй юу? Тэгээд журмалаад одоо тэр 1900 тэр 18 онд гарсан монгол хэлний журмалсан тойл гэдэг тэрнгээр бол нэг үе болгочихсон. Тэгээд урд нь нэг олон янзаар бичдэг байсан хүмүүс жоохон бохимдээд байсан. Одоо бол үндсэндээ тэр тойлыг баримталж байгаа. Тэгэхээр сургалтын төвшөнд бол одоо баг их маргаан байхгүй. Зүгээр хуучин хэрэгжилж исэн гонёг бичээд сурчихсан хүмүүсийн төвшөнд бол ийм ялгаа бол гарч байгаа учраас тэрэн дээр одоо ер нь сүүлийн жилүүд бол гайгүй. Одоо тэр боловсрол телевизээр гарч байгаа. Нэг үсгэлийн аврагга шалгаруулж шít. Тэрэн дээр одоо яхад бол хөөгтүүд бүр тэрэнд бол санаагаа өгчихсэн одоо шавж гэдэг үгийг олон янзаар бичижсэн нөгөөхөр нь зөөлний тэмдэгтээ бичижсэн хүмүүс нь бухимдал байдیں۔ Одоо бол бухимдах болчихсон. За ингээд дараагийн хоёр лугаа шилжий. 4-р 3-р энэ асууна. 2-р энэ хариулна. За та бүхний цагийг явуулж эхэллээ. За юуны өмнө би түрүүн бас хэлсэн одоо манай их хурлын гишүүн одоо ер нь бол их хэлний дархлаа гадаад хэлний одоо бодлого энтлийн талаар бол барьж байгаа ийм хүн дөрөвч одоо хэлсэн юмнуудыг бол би одоо үндсэндээ бол зөвшөөрч байгаа. Гэхдээ энд нэг асуудал байна. Энэ монгол хэлний тухай хуулийн заалтыг
өөрчлөөгүй одоо хууль нь хэрэгжиж байгаа тохиолдолд бол одоо 3 дугаар ангиас 2 дугаар ангиас гэдэг гадаад тэгэл үзнэ гэдэг энэ заалтыг бол ямар үндслэлээр одоо оруулсан юм бэ гэдэг нэг асуудлыг бол зөвхөн одоо энд дөрөв хэлэх байх л та гэж би бодож байна. Хоёрдугаарт нь бол ер нь үндэсний соёл сэтгэлгээний дархлаа ер нь бол таны бодлоо юунаас шалтгаалах вэ? Ер нь одоо энэ бодлогын төвшөнд бол одоо цаашд юу гэж бодох вэ? Энэ талаар бол бас бодох хэрэгтэй. Харь хэлний нөлөө, харь сэтгэлгээний нөлөө ер нь одоо манай ард түмний их хэлний хэрэглээ, их хэлний соёлд одоо нөлөөлж гин үгүй юу гэдэг талаар та юу ярих вэ? За хариулъя. Би хариулна тий. За яг одоо өнөөдөр Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиуд дээр боловсрол шинжилгээ ухааны сайдын одоо бол боловсролын яам болсон. Хуучнаар одоо боловсрол шинжилгээ ухааны сайдын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А дороб 850 гэсэн тушаалаар баталсан сургалтын төлөвлөгөө хүчин төгөлдөр байна. 1-р авсалтаар багыг, 2-р авсалтаар дундайг, 3-р авсалтаар ахлахангаа баталсан. За энэ сургалтын төлөвлөгөөгөөр түрүүн ундрам гişүн хэлсэн 5-р ангиас англи хэл судлах хിവэр байна. Чухамхүү засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр 3-р ангиас англи хэлийг, за тэгээ бага ангиас кодчлол, робот, хиймэл оюун ухааны хичээлийг тусгах чиглэлээр ажиллана гэх хөтөлбөр туссан байна. Яг өнөөгийн энэ цаг мөчид ерөнхий боловсролын 105 сургууль дээр 3-4-р ангиас англи хэлийг судалбал яах вэ гэсэн туршилт хийгдэж байна. Туршилт хийгдэж байна. Энэ туршилтын үр дүн гараад үндэслэлтэй болвол шийдвэр гарч 3-р ангиас англи хэл судлана гэдэг шийдвэр аль биесээр хэрэгжиж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл монгол хэлний тухай хууль хүчин төгөлдөр байгаа. Одоогийн сургалтын төлөвлөгөөгөөр 5-р ангиас судалж байгаа. За ингээд эрдэмтэн судлаачид мэтгэлцээд 3-р ангиас судлах нь зөв юм байна. Агуулга нь юм байна, арга зүйн юм байна, аргачлал технологи нь ийм юм байна гэж шийдвэр гаргах юм бол мэдээж хууль тогтоогчид хуулийнхаа төслийг өргөн бариад монгол хэлний тухай хуулийн 2-р бүлгийн 6-р зүйлийн 6-гийн 3-ыг 5-ыг 3 болгож өөрчлөе гэдэг хуулиар төслөө өргөн барих байна. Ийм процесс явна шүү. Тийм учраас нөгөө өнөөдөр судлаад эхэлсэн юм шиг бид нөгөө нийгэмд ойлголт өгч болохгүй шүү тий. За баярлаа. За 3-р энэ дэр танд 50 секунд үлдсэн байна. Би бас нэг зүйлийг нэмээ асуучих гэж бодож байна. Бид зөвхөн бас нөгөө монгол хэлний хичээлийн талаар яриад байгаа шүү дээ. Тий. Яг миний бодлоор бол тэр хүүхэд багчуудад монгол хэлний хичээл бол бас ингээд онлоор заахад нэг тийм амар сонирхолтой байхгүй л ахал да. Тэгэхээр энэ одоо тэр яг нэг уран яруу хэлний чимэг болсон аялгау сайхан монгол гэдгийг бол уран зохиолын хичээл илүү холбоотой байхгүй. Тэгэхээр уран зохиолын хичээлийн цагийг та хангалттай гэж үздэг юм уу? Уран зохиолын хичээлийг хүүхдүүд илүү сурснараа нөгөө хэлдэ дуртай болох ер нь аливаа юмд сайжрахын тулд дуртай болох нь чухал байдаг шүү дээ, тий. Тэгэхээр та энэ тал дээр өөрийнхөө санал бодлыг 50 секунд багтаа. Энэ бол маш чухал асуудал. Ягаад гэвэл зэрэг өнөөдөр энэ бид одоо гадаад тэгэл Монгол үндэсний хэлний одоо нэг дархлааны тухай асуудал аль ангиас авах вэ гэдгээс өмнө өнөөдөр бол энэ үндэсний хэл соёл дээр тулгуурсан уран зохиолын одоо хичээлийг маш бага унших гэдэг хичээл одоо баг нэр нь ордог болчихсон байсан. Одоо сая бол харин одоо унших гэж хичээлийг шинэ төлөвлөгөөнд тэр тусгаж байгаа юм байна лээ. Тэгэхээр бол энэ уншихгүй болохтой зэрэг чинь үндэсний соёл сэтгэлгээг бол их хэлнээсээ олж авч чадахгүй шүү дээ. Тийм учраас бол энэ унших чадварыг цаг ярихаас өмнө яаж заах вэ гэдэг аргачлалыг бол энэ хүүхдүүдэд бол их сайн сургамаар байна. За энэ тухай бол манай одоо намын чимд бол бас тодорхой ярих байна. Ааха. За ингээд дүгнэлт хэсэг рүүгээ орох цаг болсон байна. За ингээд дүгнэлтүүдийг хэлнэ. Багийн гишүүдээс эхлэе. За 1-р багаас эхлэе. 2-р энэ дэр таны дүгнэлтийг сонсъё. Дүгнэлт хэлэх 2 минутын хугацааг явуулж эхэллээ. За бидэнд ондоошлох хэрэгтэй юу? Хэрэгтэй. Үүний хажуугаар ижилсэлж бас хэрэгтэй. Өөрөөр хэлбэл даяаршил гэж яриад байгаа тийм. Яагаад биднэрт ижилсэл хэрэгтэй вэ гэхээр бид нар дэлхийн нийтийн хөгжлөөс хоцрохгүй байж тэр дэлхийн нийтэд бий болж байгаа шинэ технологи, шинэ инновацийг авахын тулд гарцаа авахгүй бид нар ижилсэл хэрэгтэй. Тийм учраас хүүхд залуучуудаа түүнд бэлэн байлгахын тулд бид нар боломжтой бүх хувилбараар нь сургах, хөгжүүлэх энэ боловсролын одоо орчин үеийн чиг хандлагад нийцүүлсэн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөр хичээллэх хэрэгтэй. Энэ агуулгаараа. Яагаад өнөөдөр бүх технологийн дэвшлэл, шинжилэлүүд
Америкт хийгдээд байгаа. Тэнд Монголын дэлхийн бүх авьяас тэнд цуглараад байна шүү дээ. Бүх ур чадвар тэнд цуглаад байна. Тийм учраас одоо тэнд байгаа залуучууд тэр дэлхийн хилээр л тэр технологио үйлдвэрлэж байна. Тэр дэлхийн хилээр нь ойлголцож байна. Одоо та бүхэн мэдээлэл технологийн залуучуудыг анзаарах юм бол одоо энэ гар утасныхаа үйлдвэрлэлийн системийг ч юм уу компьютерийнхаа үйлдвэрлэлийн системийг одоо фэйсбүүкийнхаа үйлдвэрлэлийн системийг монгол хэл рүү хөрвүүлчихээр яг мэдээлэл технологийн залуучууд ирээд англиараа юу гэж ингэ асуугаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэнд яг тэрийг яг тэр хэлээр үйлдвэрлэж байгаа учраас тэр залуучууд тэгж ойлгож ингэж яваад байгаа. Тэгэхээр тэр ижилсэл бид нар бэлэн байх хэрэгтэй. Ондоош бол бид нар тэр хэрэгтэй. Монгол улс тусгаар тогтносон байх, Монгол улс эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй байх, Монгол хүн хөгжлийн индексээрээ дэлхийд яахын тулд бид нар мэдээж одоо энэ монгол хэл юм надад бол сайн судлах юм шүү дээ. Тэгээ сая бол яг сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний тухай ярьж байна. Тэгээд одоо сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөө шинжлэхдээ бид нар бүх нийтийн хилцүүлэг оролцоол хамгийн чухал. 2013 би жоо хэтрүүлчих. 2013-аас 14 оны хичээлийн жил бид нар монгол хэлнийхээ хөтөлбөрийг өөрчилсөн. Ингээдээ хуучин дүрм цээжилдэг, цээжэрвчдэг, хичээнгүү өчдөг, хуулан бичдэг, хурдан уншдаг байсан энэ технологиосоо бид нар ихэд суурилсан агуулга хөтөлбөрлөө шилжсэн. Өөрөөр хэлбэл уншаад ойлгох явцдаа хүүхд дүрмээ мэддэг, одоо цэвэрвчдэг те ийм болох юм. Гэхдээ бид нар тэр хүүхдэд зориулсан их контентоо бүрэн хэлбэрээр 6 настай хүүхдэд ямар контент өгөх вэ? Ямар их байх ёстой гэдэг рүүгээ илүү бага ажилласнаас болоод жоохон алдаа гаргасан байхыг үгүйсэхгүй. Тийм учраас одоо хөтөлбөрийн шинжилтээрээ бид нар энэ алдааг давтахгүй тулд бүх талын оролцогч талын оролцоог хангаж ажиллах юм бол бидний яриад байгаа зүйл нэг зүйлээр огтлцсон. За баярлаа. За одоо 2 дугаагийн гишүүн 4 дуурин дээр таны дүгнэлтийг сонсъё. За юуны мөн мэтгэлцээнд ирж саналуудаа болсон 2 багийнхаа гишүүнд баярлалаа. За гадаад хэлийг бол бид нар дэмжиж яваа. Тэн дээр бол ямар ч маргаан байхгүй. Олон нийслэлд олон нийгэмд олон хүмүүс тэгж боддог. За ерөөсөө англи хэлийг эсрүүцэж байгаа маа гэсэн ойлголттой байдаг. Тийм юм байхгүй. Харин зөвхөн монгол хэлээ өнөөдрийн монгол хэлний нөхцөл байдал ямар байгаа вэ? Ийм нөхцөл байдалд бүр бага наснаас нь анх эхэлтийн чинь бүр 1-р ангиас нь орно гэж санал орж ирж байсан шүү. 2 жилийн өмнө 2003 онд. Тэрийг бид нар эсрүүцсэн. Бага наснаас нь 6 наснаас нь англи хэл үзэн ийм нөхцөлд гадна дотны нөхцөлд ийм нөхцөлд багангаас нь англи хэл үзнэ гэдэгт санал нийлэхгүй байсан. Зүгээр одоо 3 дугаар ангиас нь байх болцоог хэрвээ одоо цаг үеийн өөрчлөгдсөн хүүхдүүд илүү хурдан дүргэн сэтгэдэг болсон хүүхдийн хөгжил одоо юу гэдэг бид нарын үетэй адилгүй харьцан адилгүй өөр болсон энтертэй холбогдоод өөр болсон байж магадгүй. Энэ монгол хэлний тухай хууль гарч ирсэн 10 жилийн өмнөхөөс байдал өөрчлөгдсөн байж магадгүй. Түүнийг судалгаа хийж үзээд бололцоотой бол боломжгүй бол 5 сая явна үсттэй. Тэн дээр бол маргаад байх юм бид нараар нэг алга. За ер нь хэлэхэд өнөөдөр монгол хэлэн дээрээ бид илүү анхаарах цаг болчихсон юм байна. Дэлхийд гарах нь чухал, үнэхээр чухал. Одоо сая 2 хүнийхээ 2 бүтгэлцэгчийн ярьж байгаа дээр санал нэг байгаа. Гэхдээ ард юу болж байгаа вэ гэдгээ бодохгүйгээр уршаа яваад байтал бид очих газаргүй болж магадгүй юм байна. Өнөөдөр Монгол ерхий сургуулийн сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн дунд тэр дундаа гадаад хэлээр одоо амлсан хүүхдүүдийн олонх нь үнэлэхүй олонх нь гадаадд очиж амьдрах хүсэл сонирхолтой болчихсон. Бид дотооддоо өндөр өртгөөр гадаадын болсон хүчин бэлтгэдэг байж болохгүй юу? Монгол эх оронтой Монгол одоо юу гэдэг тэрийг бид нар анхаарсан тийм хүнээлгэж бэлтгэх юмаа гэж бодох хэрэгтэй байна. Дэлхийд гадаад хэлний асуудал 2 дахь асуудал байхгүй юу? За энэ дээр анхаараасаа л гэж бодож байна. Баярлаа. Таны дүгнэлтийг сонслоо. За дараагийн дүгнэлтээ хэлэх мэтгэлцэгч 1-р дээр 1-р ахлагч Ондров. За таны цагийг явууллаа. За ерөнхийдөө монголчуудын хувьд бол маш чухал сэдвээр бид нар бас ярилцж байгаа гэж бодож байна. Тэгээд нэг айхтар мэтгэлцээд байгаа зүйл ах ер нь ярилцаад санал бодлоо солилцоод явж гин гэж харагдаж байна. Тэгээ яг энэ одоо энэ боловсролын багц хуулийн англи хэлний заалт бол хэрэгжиж эхлэегүй байгаа. Бид нар яг ингээ хуучин хуулиараа 5 дугаар ангиас монгол хэлний тухай хуулиараа ингээ гадаад хэлээ заагаад ингээ явж байгаа. Яг хэрэгжиж эхлэегүй байгаа энэ үед л манай монгол хэл ийм байна гэдгийг бид нар одоо бас ярилцж байгаа цаг дор. Тийм. Тэгэхээр өнөөдөр нэгэнд энэ хууль маань хэрэгжээг байхад бид нар ийм төвшөнд явж байна шүү дээ. Тэгээ манай монгол хэлний бодлого, монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт, энэ монгол хэлээ авч явж байгаа одоо бүхэл хүмүүс
одоо энэ дээр өөрөөсөө дор дорноо дүгэлт хийх ёстой байх гэж бодож байна. Яг үндсэндээ одоо монгол хэлний тухай хуулийг хамгийн гол хэрэгжүүлж байгаа газар хэрэгжүүлэх ёстой бөгөөд одоо мөн хэрэгжүүлээд өнөөдрийн сайн муу төвшөнд явж байгаа хүмүүс бол боловсролын байгууллагууд л байгаа. Хамгийн гол нь энэ бод ихтэй сургуулиуд ч орно, эрдэм шинжилгээний байгууллага ч орно, ерөнхий боловсролын сургууль нь ч орно. Тэгэхээр энэ одоо монгол хэлний хуулийг хэрэгжүүлж байгаа хамгийн гол субъектүүд маань өөрсдөө бас нэг цуглаад яаж энэ хэлнийхаа одоо тий асуудлыг бид нар шийдэх вэ гэдэгт дээрээ одоо ярилцах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд мэдээж бодлого боловсруулагч саналаа өгж болно. Энэ дээр бол дэмжихгүй хүн бол огт байхгүй байх. Энэ их хэл соёлоо улам дархлаагийн сайжруулахын тулд одоо монгол хүн болгоны толгой гашилт зүрхэн цохилдог байх гэж би бодож байна. Тэгэхээр энэ дээр бол одоо манай хэлнийхэн ч гэсэн санаачлаад ингэж ажиллахад одоо үгүй гэх зүйл байхгүй. Англи хэл бол ерөнхийдөө өнөөдөр хүмүүст маш их том одоо мэдлэг олж авах, дэлхийд өрсөлдөх чадвар олж авахд хамгийн тулгуур юм зүйл болчихсон байгаа учраас бид нар одоо судалгаа шинжилгээнд дээр үндэслээд жоохон эртхэн 1-2 жилийн өмнө эртхэн заах боломжийг бол ингээд судлаад явна. Үнэхээр хэрэгжүүлэх дээрээ тулах юм бол мэдээж энэ хуулийн өөрчлөлтүүдийн асуудлууд хөндөгдөх болно. Баярлалаа. За дараагийн дүгнэлтэд хэлэх мэтгэлцэгч 3 дугаар энэ дээр за багийн ахлагч Үнэр бай. За та бүхэнд өнөөдөр бас их чухал асуудлаар бид ярилцж байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний одоо мэтгэлцэн гэхээсээ илүү ер нь үндэсний соёл сэтгэлгээг монгол хэлэн дээр тулгуурсан үндэсний соёл сэтгэлгээгээ яаж авч үлдэх вэ даяарчлалын үед гэдэг талаар бол одоо бид бүгдээрээ бараг одоо санал нэг байх шиг байна. Тэгвэл энэ дээр бол би одоо юу анхаарах ёстой вэ гэхдээ зэрэг бол энэ төрийн бодлогын төвшөнд бол бас энэ гадаад хэл үндэсний одоо их хэлийн одоо талаар бол бас бодлогын хувьд бол бас анхаармаар юм байгаа. Ялангуяа одоо манай сүүлийн үед ерөнхий боловсролын дунд сургууль төгсөж байгаа залуучуудын ихэнх нь бүр нэлээд одоо чадвартай юм залуучууд бол ихэвчлэн гадаадын одоо 100 сургуульч гэдэг юм одоо нэг тийм сургуулиуд бол тэтгэлгээр сурч байна л да. Тэгээд тэтгэлгээр сурч байгаа учраас бол одоо гадаад хэл англи хэл энэ төр сураад одоо гадаадын ихтэй сургуулиуд төгсөж байгаа мөртлөө эргэж ирэх одоо Монголд ажиллах тийм нөхцөл болцоог сайн олох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол одоо хамгийн сайн залуучууд тэнд төгсөөл тэгэл тэнд ихэнх нь одоо үлдэж шít. Энийг бол бид одоо нуугаад авах шаардлага байна. Тийм учраас бол энэ дотоодын ихтэй сургуулиудыг бас тэр дэлхийн одоо том сургуулиудтай адилхан тийм төвшөнд одоо үйл ажиллагаа явуулдаг тийм талаар тэр дотоодын ихтэй сургуулиудтай оруулдаг гадаад хэл үздэг тэр одоо хүний хөгжүүлдэг юмыг бол энэ Монголд авчрах ёстой гэдгийг бол юуны өмнө хэлэх гэсэн. Хоёрдугаарт нь болохтой зэрэг бол энэ алсын хараа 2050 гэдэг дээр энэ мэдлэг шингэсэн монгол хэлийг хөгжүүлэх талаар бол том заалт орсон. Тэр мэдлэг шингэсэн монгол хэл гэхдээ зэрэг бол бид монгол хэл одоо англи хэл бол одоо мэдээллийн технологийн хэл одоо юуны хэл гэл ингээл бизнесийн хэл одоо олон улсын харилцааны мэдлэг олж авдаг хэл гээл. Гэтэл монгол хэл бол бас адилхан тийм төвшөнд л байх хэрэгтэй. Нэг хэлийг нөгөө хэлтэй харьцуулж энэ баян хэл, энэ сайн хэл, энэ муу хэл гэдэг ийм сэтгэлгээг бол болох хэрэгтэй гэж бодож байна. Тийм учраас монгол хэл бол гадаадын ямар ч хэлтэй адилхан монгол хүний монгол соёл сэтгэлгээг тээж өгдөг ийм агуу хэл шүү. Энийг бол бас одоо төрийн бодлогын төвшөнд гэсэн одоо дөрвжин хэлээд байдаг. Энэ бүх сургалтын байгууллагад бол их хэлний сургалтын чанар үр өгөөжийг сайжруулсаа л гэж ингэж бодож байна. За баярлалаа. Ингээд нэвтрүүлгийн сүүлийн хэсэг буюу дүгнэлт хэсэг өндөрлөж байна. За хамгийн өндөр оноо авсан шилдэг одоо суралцагчид гадагшаа яваад байна. Тэгвэл ямар оноотой оюутнууд одоо багш болоод байна гэдэг талаар ч бид ярилцаж болохоор байлаа. Гэхдээ нэвтрүүлгийн цаг хязгаартай. За тэгээд товчхон доол хилтэй бол хөлтэй гэдэг. Гэхдээ энэ нь одоо үндэсний энэ өв уламжлал ёс заншил бас ямар сөрөг нөлөөтэй бид боловсролын системдээ юуг анхаарах ёстой эцэг эхчүүд та бүхний нөлөө ямар багш нар бас ямар одоо анхаарах зүйлс байгаа юм бэ гэдгийг одоо хоёр багийн гишүүд одоо ахлагчид олон одоо сонирхолтой гаргалгаануудыг хэлж мэтгэлцлээ. За ингээд энэ удаагийн дугаарт оролцсон нэвтрүүлгийн оролцогчдоо та бүхэнд танилцуулъя. За ингээд өнөөдрийн дугаарт нэгдүгээр энэ 1-р багийн ахлагч Монгол Улсын их хурлын боловсрол соёл шинжилгээ ухаан спортын байнгын хорооны дарга Улсын их хурлын гишүүн Шинбатын Ундрам оролцлоо. Танд баярлалаа.
2 дугаар энэ засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг боловсролын ерөнхий газрын дарга Төмөр очрын нэм очроор оролцлоо. Танд баярлалаа. 3 дугаар энэ Монгол Улсын ардын багш шинжлэх ухааны доктор профессор Цэдвийн Өнөр Баян оролцлоо. Танд талархлаа. 4 дугаар энэ Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, зохиолч, сэтгүүлч Баасангийн Намин Чимэд оролцлоо. Танд талархлаа. Нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаарыг өндөрлж өнцгчтэй дараагийн 7 хоногт шинэ дугаараараа ирэх уулзцаая. Баяртай.